Шихэн утгагийн их сургууль эрх зүйн харьцуулсан онол арга зүй ба орчин үеийн сэдвт олгуулсан эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Тус хурал нийт онол арга зүй хэрэглээний асуудал дэвшүүлсэн 30 орчим илтгэл ирснээс хуулийн харьцуулалт хийсэн 12 илтгэлийг сонсож хэлэлцлээ. Хууль эрх зүйн салбарт шилдэг чадварлаг боловсон хүчин бэлтгэн нийлүүлдэг Шихэн утгагийн их сургууль олон улсын эрдэм шинжилгээний хурлыг эдгээр өдрүүдэд амжилттай зохион байгуулж байна. Тус хуралд 10 гаруй орны эрдэмтэн судлаач нар оролцож байгаа бөгөөд харьцуулсан эрх зүйн онол болон түүнийг тойрсон асуудлыг нээлттэй өргөн дэлгэр хэлэлцлээ. За хуралд маань одоо Японы Мэйжин их сургууль, за Унгарын Печин их сургууль, Оросын холбооны улсын болон одоо Солонгосын Хандонгийн их сургууль гэх мэтлэн мөн одоо Америкийн нэгдсэн улсаас манай сургуульд ажиллаж байгаа зочин профессор зэрэг одоо гадаад дотоодын олон эрдэмтэн судлаачид илтгэл өгүүлээ хэлэлцүүлж байна. Харьцуулсан эрх зүйн онол хөгжлийн чиг хандлага арга зүйн чухал сэдвийг хөндсөн. Яг өнөөдөр бид тулгамдаад байгаа энэ хууль эрх зүйн шинжил энэ ягаад одоо хөрсөн дээр манай энэ хууль буухгүй байна уу? Амьдрал дээр хэрэгжих явцдаа ямар гажуудал гараад байна уу? Энэ юунаас болоод байна уу? Онцлон тогтоох гэж оролдоод байна шүү дээ. Хурлыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр явуулсан бөгөөд энэхүү арга хэмжээ нь Монгол улсад харьцуулсан эрх зүйн судалгааны чадварыг нэмэгдүүлэх, олон улсын академик хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх онцлогтой юм а.